Хоромын төрүүлэгчтэй сайхан амтгаж байна уу? Монголын мэдээ агентлаг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийнхөө пүр барийн дугаараа үзүүлж байна. Ерөнхий сайд засгийн газар төмөр зам дээр төрөөс баримтлах бодлогыг зөрчөөгүй гэж мэдгдлээ. Дэлхийн банк эдийн засгийн өсөлтөөс илүү санхүүгийн тогтвортой байдал чухал гэдгийг дахин санууллаа. Эрдэнэтийн цагаан шорооны далан хизээ мөдгүй нурахад бэлэн болжээ. Энэ жилийн үндэсний баяр наадамд ардын хавсгалын 93 жил гэдэг тодтголыг оруулнаа. Наадмаар анх удаа холч мөрний уралдаан буюу 60 км-т уралдаан зохиогдно. Төрүүлж харигдсан хурдан морьдод сэргээ шинжилгээ их боломжгүй. Хөшгийн хөндөд баригдаж байгаа нисэх буудалд цууралт үүсжээ. Томоохон компаниуд бодлогоор боловсон хүчнээ бэлтгэж ирсэн нь боловсролын салбар дэх нэг дэвшил гэж үзэж байна. Одоо дотоод мэдээний дэлгэрэнгүй хүлээн авна уу? Засгийн газар төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг зөрчөөгүй гэж ерөнхий сайд Алтан хувийг мэдгдээд байна. Мөн орон сууцны зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад ямар нэгэн хүндрэл бэрхшээл үүсээгүй гэсэн тайлбарыг ерөнхий сайд өглөө. За 2008-аас 2010 оны улсын их хурлын үед төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталж байсан. Тухайн бодлогоор бол 5 толгойн ордоос урагшаа бас баруун зүүн чиглэл төмөр зам тавихаар төлөвлөсөн. Түрүүнд нь тодорхойлсон бодлогын хүрээнд 5 толгойн ордоос гашуун Сүхбаатарын бомбын чиглэлийн төмөр замыг барих ажлыг эхлүүлсэн гэж Монгол Улсын ерөнхий сайд Алтан хувийг тайлбарлаж байна. За тухайн ажлыг гүйцэтгэхэд Чингис Бондын хөрөнгөнөөс 200 сая ам.долларын санхүүжилтийг хийсэн байна. Одоо энэ дэр ийм болчиход энэ ганц мод гэж хэвтээ ашиг цохол гэдэг манай талынхын бомбын ганц мод гэж цааш. Энэ ганц мод гэдэг энэ бомбд бол цаанаас ингэ хэвтээ хүмүүст нэрчээд нарийн хүмүүст. Тэгэхээр бид нар ямар асуудалтай тулчаад байгаа гэхээр энийхээ далан хийгээд байгаа. 200 сая доллар. Энэ дээр ямар цариг өгөх вэ гэдэг дээр асуудал үүссэн. Тэгэхээр нарийн хөрөнгө маргаад. Тэгэхээр засаг дээр бид нар зөндөө олон жилийн өмнөх энэ 10 оноос хойш явж байна. Яриад энийг нарийн цариг хэмжүүлдэг. Яг тэгэхээр эндээс нүүсээ тээвэрлээд 200 км дахиад одоо нүүсээ ачиж буулгав. Цааш нарийн хүчээс хэрэг өргөнийг тавьчих. Тийм учраас энэ нарийн байвал бидний эдийн засгийн хувьд ачиж буулгах гэдэг ингээд төвөг чиглэл учрахгүй байгаа орчин хор учрахгүй ийм байх нь зүйл. Ер нь Орос, Монгол хятад бүр бас юу ярьж байгаа гэхээр энэ Улаанбаатараар дайраад өнгөрж байгаа энэ төмөр замаа өшөө нэвтрүүлдэг чадварыг нэмэгдүүлнэ. Яаж нэмэгдүүлэх вэ? Эннийхээ одоо байгаа чадрыг нэмэгдүүл эсвэл хажуугаар бас зэрэгцүүлээд төмөр зам хальтыг ингээд зэрэгцсэн төмөр зам бариул яадгийг гэдэг эннийхээ одоо яриа хэлцээ тооцоогоо хийгээд явж байгаа. За харин засгийн газар олон чиглэлд нарийн царигтай төмөр зам тавихаар болсон. За Хятадын банкны салбарыг Монголд нээхээр болсон. Бас гадаадынханд газраа худалдахаар болсон мэтэр улсын их хурлын гишүүн Баттулга буруу ташаа мэдээллийг олон нийтэд хүргэсэн гэж ерөнхий сайд тайлбарлаж байна. Гишүүн Баттулгын гаргасан мэдэгдлийн эсрэг ерөнхий сайд хариу тайлбар хийж мэдэгдэл гаргасан байна. Бас орон сууцны зээлийн хүүд өөрчлөлт орсон эсэх тухайд ч ерөнхий сайд тайлбар өглөө. 8% хөөтэй зээл бол хэвээрээ үргэлжилж байгаа. Ямар нэгэн саад дотор бол учраагүй байгаа. А ер нь бид нар бол инфляц одоо нэг гадаад үгийн инфляц буюу нөгөө бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамаарат энэний 8% өсвөл дээдл нь 9 болно. Тэгэхдээ бид энийг 9 болгох тухай хараахан яриаггүй байгаа. За Монгол улс Улаанбурхан өвчний тархалтыг зогсоосон Азийн 4 улс орны нэг болсон. Энэ бол Улаанбурхан өвчний эсрэг вакциныг 40 жилийн туршид хэрэглэсний үр дүн гэдгийг ерөнхий сайд мэдээлээд байна. Монгол улсын эдийн засаг зөвхөн өсөлтийг хангах чиглэсэн бодлого баримталсан нөхцөлд эмзэг байдал нь үргэлжилнэ гэж Дэлхийн банк дүгнэж байна. Цаашдаа эдийн засаг төсөв санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд төсөв мөнгөний бодлогоон чангах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг Дэлхийн банкны эдийн засагчид өгч байна. Дэлхийн банкны гаргасан дүгнэлтээр бол сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол улсын эдийн засаг өсөлттэй байгаа хэдиж эдийн засгийн тэнцвэргүй байдлыг бий болгосон гэж үзэж байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, төсвийн алдагдал нэмэгдсэн, төлбөрийн үлдэгдлийн ихээхэн дарамт бий болсон, бас өндөр инфляцийг үүсгэсэн, гадаад валютын нөөц буурсан, төгрөгийн ханш суларсан гэсэн дүгнэлтийг Дэлхийн банк хийгээд байна.
засгийн газраас бол одоо барилгын салбарт одоо төрөл бүрийн үн докторжуулах хөтөлбөрийн одоо хэлбэрээр ихээхэн хэмжээний мөнгийг бол эдийн засагт нийлүүлсэн байгаа. Мөнгөний нийлүүлэлт тасралтгүй өсөөр ирсэн байна. Дараад нь мөнгөний нийлүүлэлттэйгээ одоо хэд их хэмжээний мөнгө зах зээл дээр эргэлдээд ирэнгүүт дотоодын мөнгөний тэмдэгт буюу төгрөгийн хажны судралт хүчтэй явагдсан. За цаашид мөнгөний бодлогоо хатууруулах, төгрөгийн ханшийг тогтвортой болгох, эдийн засагт нийлүүлэх мөнгөний хэмжээг хязгаарлах зохицуултыг хийсэн нөхцөлд инфляц тогтворчих боломжтой гэж Дэлхийн банкныхан үзэж байна. Инфляцийн өндөр өсөлт төрхийн орлого болон иргэдийн худалдаа авах чадвар сөргөөр нөлөөлж байгааг санууллаа. За банкны салбарын тогтвортой эрүүл байх нөхцөлийг хангах нь чухал юм аа. 2013 оноос хойш найдваргүй чанаргүй зээлийн хэмжээ өсөж байна. Энэ бол хүмүүс авсан зээлээ төлж чадахгүй байна гэсэн үг. Энэ байдал нь нийт зээлийн үзүүлэлт буурах, банкны салбарт нөлөөлөх хүчин зүйл болох юм. Энэ хандлага цаашид үргэлжилсэн тохиолдолд банкны тогтолцоонд сөргөөр нөлөөлнө. Үүнд Монгол банк анхаарах ёстой гэж Дэлхийн банкны ахлах эдийн засагч хэлж байна. За орон сууцны зах зээлд хэт халалт бий болж орон сууцны үн хурдцтай өсөж байна. Энэ бол эрэлттэй холбоотой бас төв банкнаас орон сууцны салбарт их хэмжээний зээл олох шийдвэрийг гаргасан. За банкны зээлийн 3/1-ийг нь зөвхөн барилгын салбарт олгосноор эрсдэл дагуулж байна гэсэн тайлбарыг Дэлхийн банкныхан өгч байна. За цаашид орон сууцны зээлийг зөвхөн зорилт бүлгийнхэнд олгосноор илүү үр дүн гарна гэдгийг ч Дэлхийн банкныхан зөвлөж байгаа юм. Бас эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх нь чухал байгааг зөвлөлөө. За цаашид мөнгөний болон төсвийн бодлогыг чангадах хэрэгтэй. Банкны тогтолцооны эрүүл тогтвортой байдлыг хангахад чиглэсэн чанга бодлого хэрэгжүүлэх нь зөв юм. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд инфляцийг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн төсвийн тогтвортой байдлын хуулиа баримтлах шаардлагатай гэж Дэлхийн банкны төлөөлөл зөвлөж байна. За Дэлхийн банкнаас гаргасан мэдээлэлээр бол 2014 оны эхний 5 сарын байдлаар эдийн засаг 7.4% өсөлттэй байна. Эдийн засгийн өсөлтийн 3/2-ыг нь уул уурхайн салбар бүрдүүлж байгаа юм. Тухайн өсөлтөнд оюу толгойн зэсийн экспортын өсөлт түлхүү нөлөөлсөн байна. Төмөртийн ордын дэргэдэх хуурай соронзон аргын баяжуулах үйлдвэр нээлттэй хийлээ. Төмөртийн урхаа жилд 1 сая тонн хөдөр олборлох хүчин чадалтай байсан. Ийхүү хуурай соронзон аргын баяжуулах үйлдвэр болгон өргөдгснөөр цагт 750 тонн буюу жилд 3-аас 4 сая тонн хөдөр баяжуулах хүчин чадалтай болж байгаа юм. Явандан ган үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Уурхайг Америкийн нэгдсэн улсын Тиро компанийн технологиор шинжилж, машин техник дэд үтсийг сайжруулах хөрөнгө оруулалтын ажлууд хийгцээ. Дархны төмөрлөгийн үйлдвэр нь одоогоор Сэлэнг аймгийн нутаг дахь төмөр толгой хустуул төмөртэй хөдрийн ордуудыг эзэмшиж байгаа. Төмөр толгой уурхай гэхэд жилд 1 сая тонн төмрийн хөдөр хуурай соронзон аргаар баяжуулдаг. За үүнээс 650 мянган тонн төмрийн хөдрийн баяжмал гаргаа авдаг. Өнгөрсөн жилд үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүл жилд 1 сая тонн хөдрийн баяжмал гаргадаг болсон бол хуурай соронзон аргаар төмрийн хөдрийг баяжуулснаар цагт 750 тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Хүнд үйлдвэрийн талх гэгддэг төмрийн хөдөр нь 55-аас дээш хувийн агуулмжтай. Цагт 750 тонн хөдөр боловсруулах хүчин чадалтай энэ хүү үйлдвэр маань Америкийн Эризийн хамгийн сүүлийн орчин үеийн дэвшилтэт технологийн спратраар хөдрөө ялгаж авдаг байгаа. Сэлэнг аймгийн хөдөр сумын нутагт орших төмрийн хөдрийн ордыг ашиглах лицензийг 2008 онд тархны төмөрлөгийн үйлдвэр шилжүүлсэн. Ордын лицензийн талбай нь нийтдээ 1200 га гэж явдаг. За энэ орд нь стратегийн ач холбогдохын ордод хамаардаг. Одоогоор Монгол улсын төмрийн хөдрийн хамгийн том орд газар буюу 230 сая тонн нөөцтэй. За хөдөрдөх төмрийн агуулмж нь 51.2-оос 53%. Харин хөхрийн агуулмж нь 1.1-ээс 2.2%. За дархны төмөрлөгийн үйлдвэр эдгээр ордоо ашиглаж бүрэн боловсруулж чадвал Монгол улсад гангийн үйлдвэр амжилттай хөгжих боломж бүрдэнэ. Энэ маань бол үнэхээр одоо юу гэдэг хөдөлмөр аюулгүй ажиллагааны зүгээсчдэр одоо олон баяжуулах үйлдвэрүүдийг хооронд нийлүүлсэн одоо хэмжээтэй ийм одоо том баяжуулах үйлдвэр байна. Тэгэхээр энэ маань бол одоо бас эдийн засгийн хувьд ач холбогдолтой хүний эрүүл мэнд аюулгүй одоо орчинд бас ажиллах энэ нөхцөлийг хангасан ийм одоо том бүтээн байгуулалтын ажил байна. Ийхүү хүчин чадал нэмэгдсэн тул энд ажиллах хүчнээ орон нутгаас болон өөрсдөө тусгай бодлогоор бэлтгэж байна.
ажил хийхгүй цэргээс ирээд шууд операторын сургалтанд суугаад энд ажилд орсон. Тэгээд энд ажилласнаас хойш ер нь цалин хөлс хангамж сайтай. Манай уурхаанд давуу тал гэвэл 100 Монгол ажилчдаас бүрддэг. Өнөөдөр баяжуулгын нээлт болж байна. Манайх одоо ингээд уулнаас гаргасан өдрөө өнөөдрөөс эхэлж баяжуулж эхэлж байна. Үйлдвэрлэлийг 2015 онд өргөтгөн хар төмөрлөгийн зохицуулбар байгуулахаар QSC компанитай хамтран ажиллаж байгаа. За одоогоор нийтдээ 81.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Тус үйлдвэр нь төмөр толгой, төмөртэй хустуулын төмрийн үйлдвэрийн ордуудаа түшиглэн шинээр уурхай нэг үйлдвэрлэлээ өргөтгөн шинжлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн. За энэ ажлын хүрээнд төмөртэй уурхайд хуураас орнцоо баяжуулах үйлдвэр байгуулах, төмөр толгой уурхайд хураа аргаар баяжуулах шин шугам барих, дархны төмөрлөгийн үйлдвэр дээр нойттой аргаар баяжуулах үйлдвэр. За мөн гангийн үйлдвэрлэлийн өргөтгөл барихаар төлөвлөн ажиллаж байна. Агуулга өндөртэй төмрийн өдрийг хураа аргаар харин агуулга багтааг нь нойттой аргаар баяжуулах нь төмрийн агууламжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч аж үйлдвэрийн хүнд металлургийн салбарт ажиллах боловсон хүчний асуудал манай улсад хамгийн тулгымдсан асуудал байдаг. Тэгвэл энэ салбарт ажиллах чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх талаар Монгол Германы ашигт малтмал технологийн дээд сургууль дархны төмөрлөгийн үйлдвэр төрийн өмчт хувьсант компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд төмөрлөгийн үйлдвэрээс тус сургууль суралцах 10 оюутанд төлбөрийн 100% тэтгэлэг олгож ажлын байраар хангах юм байна. 2011 онд холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер Ангела Меркель манай улсад айлчилсан. Айлчлалын үеэр Монгол улсын ерөнхийлөгч цахиагийн элбэгд орж Герман Монголын хамтарсан технологийн их сургуулийг Монгол улсад байгуулах санал гаргаснаар энэ сургуулийг байгуулахар болсон юм а. Өнөөдөр тус сургуулийн удирдлагууд дархны төмөрлөгийн үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр тус сургуулийн оюутнууд төмөрлөгийн үйлдвэрт дадлага хийж 100% тэтгэлгээр суралцах боломж бүрдэхээс гадна ажлын байраар хангагдах юм а. За манай үйлдвэр маань Монгол улсад хар төмөрлөгийн зохицуулбар байгуулах үндсэн концепт төслийн хүрээнд бол нэлээд том бүтээн байгуулалт хийж явж байгаа. За энэний хүрээнд бол одоо нэлээд их ажлууд хийгдсэн байгаа. Энэ үйлдвэрүүд, энэ дараагийн металлургийн үйлдвэрүүд болон энэ уурхаанууд дээр бол ирэх ажилтнууд маань бүрэн ажлын байраар хангагдаж ажиллах байгаа. Өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус сургуульд механик инженер, байгаль орчны инженер, уул уурхай инженер гэсэн 3 мэргэжлэр оюутнууд суралцж байна. Монгол Германы ашигт малтмал технологийн дээд сургууль, Аахны техникийн их сургууль, Франбертийн уул уурхайн их сургууль зэрэг Германы нэр хүндтэй олон сургуулиудтай хамтран ажилладаг. Мөн Герман улсад хэрэгждэг уул уурхайн боловсролын хөтөлбөрийн дагуу сургалтаа явуулдаг юм байна. Бид нар дэлхийн түвшний одоо инженерийг бол Монгол бэлтгэх ийм зорилготой ажиллаж байгаа. Нэгдүгээрт бол ялангуяа бакалаврын хөтөлбөр бол бүх хичээл нь бол англи дээр явагдана. Бид нар мөн адилхан Германы одоо их шилдэг ихтэй сургуулиудын консорциумтай бол хамтран ажиллаж байна. Монгол Герман багш нарын одоо тийм одоо шилдэг профессоруудын одоо баг бол манай сургууль дээр ажиллах юм байна. Тэгээ манай Монгол багш нарын хувьд бүгд одоо гадаад эрдэнэ зэрэг хамгаалсан ийм багш нар байж байгаа. Тус сургуулийн оюутнууд Германы их сургуулиудаас өргөдөн ирсэн багш нараар мэргэжлийн хичээл заалгахаас гадна 3 дугаар курстэй оюутан солилцооны хөтөлбөрөөр Герман улсад суралцах боломжтой юм байна. Мөн хоёр улсын засгийн газрын хэлэлцээний хүрээнд Германы эрдмийн солилцооны алба тус сургуулийн сургалтын хөтөлбөрийг Европын холбооны магадлалын итгэмжлэлээр баталгаажуулах талаар ажиллаж байгаа юм байна. Ингэснээр Европын холбоонд хүлээн зөвшөөрөгдөх дээд мэргэжлийг манай улсад эзэмшүүлэх боломж бүрдэх юм а. Манай хөтөлбөрийг сонгон үзэж байгаа танд баярлалаа. Мэргэжлийн хяналтын байцаагчид Эрдэнэт Дархан ул аймагт 1 сарын хугацаанд ажиллаж 20 гаруй хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьжээ. Хуулийн хэрэгжилтэд 70% буюу хангалтгүй гэсэн үнэлгээг мэргэжлийн хяналтынхан тавиад байна. Тухайлбал Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрийн хаягдал цагаан шорооны далан хизээ мүдгүй задрахад бэлэн болсон бол Дархан ул аймгийн цэглгааны их усүр тасалдах дээрийн тулчхад байгааг мэргэжлийн хяналтын байцаагчид санууллаа. Дархан ул аймгийн захилгаан станц 1970-аад оны үед ашиглалтад орсон. Үүнээс хойш нэг ч удаа бүрэн шинжилсэн засварт орлогогүй одоо хүрчээ. Уг нь захилгаан станцыг 15-аас 25 жил ашиглаад шинжилж солих ёстой. Харин Дархан ул аймгийн захилгаан станцыг 50 орчим жил тасралтгүй ашиглаж байна. За Дарханы дулааны захилгаан станц бол Дархан хотын захилгаан дулааны нэрчим уушаар ажиллаж царын ганц их үс. За манай станцын онцлог нь бол жилийн турш үйл ажиллагаа явуулж яадаг. Зогсох эрхгүй юм үйлдвэр. За Дарханы захилгаан станц бол логистик хэвшилтэй ажиллахад бол одоо тоног төхөөрөмж, барилга байгууламжийн
учирд бол нэлээд явагдаж байна. За ийм учраас бол цаашдаа Дахны хотыг цахилгаан планы эрчим хүчээр найдвартай хангахын тулд Дахны хотод зайлшгүй шинэ техник технологи орчин үеийн байгаль орчин дээлтэй тийм эрчим хүчний шинэ үйлдвэр зайлшгүй баригдах шаардлагатай болж байгаа. Жижиг одоо комплексны засваруудыг хийж байгаа боловч тодорхой бодлогын чиглэлтэй арга хэмжээг улсаас авч зайлшгүй шийдвэрлэх юм шаардлагууд гарч ирээд байгаа. Ялангуяа энэ зарим нэг тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа насжилт өндөртэй болсон тохиолдолд хэрвээ гэмтэл садлан аваар гарвал цаашид яах вэ гэдэг асуудлыг өнөөдөр айл ал талаасаа гаргаж тавихгүй болвол асуудал өндөрсөн тохиолдолд авах арга хэмжээ маань нэлээд хүндрэлтэй болох нэ гэдэг ийм одоо шаардлагуудыг мэргэжлийн байгууллагын зүгээс мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс шалгалтын дүнгээр гаргаж тавьж байгаамаа. Дархуул аймгийн захилгаан станцаас гадна мэргэжлийн хяналтынхны санааг зоож байгаа зүйл бол Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрийн хаягдал. Энэ хаягдалд байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хортой олон химийн бодис байгаа. Гэтэл хаягдлыг хашсан далан хизээ мүдгүй задрахад бэлэн болжээ. Энэ бол үндэсний хэмжээнд яригдах асуудал болоод байгааг мэргэжлийн хяналтынхан санууллаа. Эрдэнэт үйлдвэрийн тэр хаягдлын сангийн далан дээр ганц тогтоож байгаа юм нь чигийг багасгасан тэр шүүрүүлэх цооногуд байгаа. Тэр цоргоор чигийг одоо багасгаж барьсны хүчинд дээдлийн далангууд нурлаг одоо тогтож байна. Гэхдээ 38 жил ашигласан энэ далан одоо дахиад 40 жил тогтно гэхэд бол бид нар бол эргэлзэж байна. Энэ жил юм уу, дараа жил юм уу, эсвэл 5 жилийн дараа юм уу? Гэхдээ ямар ч үсэн ойрын 5 жилийн дотор бол Эрдэнэтэд экологийн том сүрэл болоход аягүй ойрхон болчиход байгаа байхгүй. Энэ мэтээр мэргэжлийн хяналтын ерхий газраас 21 чиглэлд шалгалт хийхэд 300 гаруй зөрчил илэрчээ. Эдгээр зөрчлийн 70 орчим хувь нь тухайн байгууллагуудын сахилга бат хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой байсан бол үйлчлэл нь улсаас хөрөнгө мөнгө гаргаж шийдвэрлэхээс наашгүйг холбогдох хүмүүс хэллээ. Тухайлбал Дархуул аймгийн захилгаан станцыг шинжлэхэд наандаж 10 гаруй тэрбум төгрөг хэрэгтэйг албаныхан онцолж байлаа. Мэргэжлийн хяналтын байцаагчид мөн Төв аймгийн нутаг хөшгийн хөндөд баригдаж байгаа олон улсын нисэх буудлын барилгын ажилдаа танилцжээ. Энэ үеэр дөнгөж баригдаж эхэлж байгаа байгууламжийн дам нуруу тулгуур хэсэгт цууралт үүссэн байсныг тогтоосон байна. Улсын хэмжээнд хийгдэж байгаа том бүтээн байгуулалтын ажилд ийм хариуцлагагүй хандна гэж бодоагүй шалгалтын бүрэлдэхүүн онцолж байлаа. Олон улсын нисэх буудлын барилга барих ажил суурьа зутгаж дуусаад одоо угсралтын ажил эд өрнөж байна. Эх 7 хоногт гангийн зутгалт эхэлнэ гэдгийг төслийн багийнхан хэлж байсан. Гэтэл мэргэжлийн хяналтын байцаагчид тулгуур нуруунд нь цууралт үүссэн байна гэмээр дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл барилгыг эхлэхдээ л тодорхой стандарт мөрдөөгүй нь ийм алдаа гаргахад хүргэсэн байна. За барилгын ажил дээр бас бараг төслүүд бол ерөнхийдөө илэрсэн барилгын бас үндсэн хэс дээр хийц бүтээцийн асуудлаар гэмтэл гарсан, хагарал цуурлал гарсан ийм төслүүд бол илэрсэн байгаа. Одоо баригдчих яг тоо. Тийм одоо тэгтээ энийг бол арилгуулах арга хэмжээ аваад ажиллаж байна да. Харин энэ талаар олон улсын нисэх буудлын барих төслийн багийнхан тайлбарлахдаа цууралт үүссэн байсныг бид эрт мэдсэн. Тиймээс хөндлөнгийн судалгааны хяналтын багийг орж ажилуулсан хөндлөнгийн хяналтын баг цууралт цаашдаа барилгад нөлөөлөхгүй гэж үзсэн учраас ажлаа үргэлжлүүлж байгаа гэлээ. Хяналт тавьж байгаа гадаадын компаниуд бол энэ цууралтыг бол ямар нэгэн одоо барилгын хийцэд нөлөөлөхгүй ирээдүйд нь ямар нэгэн одоо барилга баригдаад одоо насжилтанд нөлөөлөхгүй ийм одоо юмнууд байгаа л гэж. Тэгэхээр энэ дээр нь бид хөндлөнгийн дүгнэлтүүд гаргаж байгаа. Эднүүс нь бол одоо бас энэ Японы энэ одоо байгууллагуудын хяналтад гарсан дүгнэлтээ бол харж. Тэгэхээр энэ дээр бол тийм ноцтой юм бол байхгүй. Одоогийн байдлаар барилгын ажил 12% та явагдаж байгаа. Ажил нэгэнд эхэлчихсэн учраас зогсоох боломжгүй гэж албаны хүмүүс хэлж байлаа. Энэ төсөл дээр гадна дотны 60 гаруй аж ахуй нэгж 1200 гаруй хүн ажиллаж байгаа юм байна. Эрүүл мэндтэй холбоотой дараагийн мэдээлэл хүргэе. Манай улсад зүрх судасны өвчлөл сүүлийн 20 гаруй жилд дунджаар 7%-аар нэмэгдсэн. Нас баралтын 3 тохиолдолд тутмын нэг нь цусны эргэлтийн эмгээс шалтгаалсан байна. Тэгвэл анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн Эрдэнэтэд дээрх өвчлүүдийн гол суур шалтгааныг эрт онцлох ингэснээр эмчилгээний шинэ аргыг нэвтрүүлэхээр судалж байна. Хэрвээ энэ нь амжилттай болох юм бол анагаахын шинжилгээ ухааны салбар томоохон дэвшил гарна гэж харж байгаа юм аа. Судасны дотор талын хэсийг өөх тос мөн архи тамхинаас үүдэлтэй хортой бодисод дарангуулснаар судас хатурч бөглөрл үүсдэг байна. Гэхдээ үүнийг эрт илрүүлэх боломж өнөөдрийн хүртэл анагаахын шинжилгээ ухаанд нэвтрээгүй байгаа юм байна. Тиймээс судалгааны ажлаа эхлүүлсэн гэж доктор Одхүү хэллээ.
Манай судалгааны төсөөлж байгаагаар бидэд хатуурхаас өмнө суц хатуурлын үйл явц эхлэхээс өмнө нэгт эсвэл суц хатуурх эрсдэлтэй ийм хүмүүст бид нэр судасны эндотел лисийн үүд лисийг нь нөхөж өгөх эсвэл үүд лисийн тоог нэмэгдүүлсэн тохиолдолд бид нэр суц хатуурлын үйл явцаас урьдчилан сэргийлж болно. Урьдчилан сэргийлнэ гэдэг маань тэр өвчнийг бид нэр үүсэхгүй байж болно гэсэн. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн эрдэмтдийн хийж байгаа судалгааны ажлыг Америкийн нэгдсэн улс, Япон, Голландын эрдэмтэд мөн хийж байгаа юм байна. Бид хэдий ч нэ судалгаагаа богино хугацаанд хийн түүгээрээ 40-оос дээш настай иргэдийн дунд түгээмэл байгаа судасны хатуурлыг сэргийлэхэд хувь нэмрээ оруулж Монгол эрдэмтдийг дэлхийд дахинд үнэлүүлэх боломжтой болно гэж тэрээр хэлж байсан юм а. Түүний баг эхний ээлжинд судасны хатууралтай 60 хүнд судалгаа хийжээ. Шинжилгээ ухааны технологийн сангаас судалгааны ажлыг нь дэмжиж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. 2 жилийн дараа бидэд ямар ч хэсэг эхний байдлаар титэм судасны хатууралгүй энэ хоёр бүлэгтэй захын цуснасаа тэр эсүүдийг нөхөд байгаа тэр үүдлэс буюу уугуулс гэдэг эдгээр эсүүдийг бид нар ялган авч өсгөрлөнө. За өсгөрлснийхаа дараа яг суц хатуурлын эрсдэл үнэхээр болж чадчихэв үгүй юу гэдэг ихний байдлаар бол бид нар батлах гэж оролдоно. Нас баралтын тэргүүлэх шалтгаан болох титэм судасны эмгэг үүсгээс өмнө урьдчилан сэргийлж чадах юм бол өвчлөл нас баралтыг бууруулж чадах юм байна. Дэвшүүлсэн таамаг нь хэрвээ батлагдвал судасны хатуурлаас үүдэлтэй эмгэгүүд хүний бие организмд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг цаашид судлахаар төлөвлөд байгаа юм байна. Цагийн урд мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвээрээ сая та бүхний утсан анагаах ухааны салбарт хооллолт амжилтын тухай мэдээллийг бас үргэлжлүүлэн хүргэж байна. За хамгийн сүүлд тэгэхэд л манай хэсэг мэдрэлийн мэс заслын эмч нар хүний хүзүүнд хиймэл нуглам суулгах хагалгааг маш амжилттай хийсэн байгаа. Яг үүнтэй сэрэгцээд өчигдөр улсын клиникийн 1-р эмнэлгийн эмч нар хэвлийн диализ гэсэн шинэ эмчилгээг үйлчлэгээндээ нэвтрүүлсэн байгаа. За яг энэ асуудлаар бид нар улсын клиникийн 1-р эмнэлгийн дарга Бямбт оржтой эмнэлэг төсвийн байгууллага байсаар ах уу гэдэг асуудлаар студидтэй ярилцах гэж байна. Хоёулаа ярилцлагаа өчигдөр яг шинээр эхлүүлсэн шинэ эмчилгээний талаар мэдээлэл хий. Ер нь бол өмнө яг энэ хэвлийн диализ гэдэг эмчилгээг бол манад огт хийж байгаагүй тий. Тэгэхээр хэвлийн диализ эмчилгээг бол ганц нэгэн тохиолдолд одоо нэг хүүхдэд юм уу настай хүндэд бол цөөн тохиолдолд хийдэг байсан. Хамгийн гол нь байнгын доктортой ажиллуулах энэ төвчөндөө бол бид өнөөдөр анх удаага байнгын ажиллагаатай төвийг байгуулад ажиллаж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл бөөрийн дутагдлалд орсон хүмүүсийг бөөрийн дутагдлалд орсон хүмүүсүүдийг хэвлийн одоо диализийн аргаар цусын цэвэршүүлэх, хоргожүүлэх, бөөрийг орлуулах эмчилгээний нэг аргыг байнгын ажиллагаанд оруулж байгаагаар л онцлог. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаа бол 1-р эмнэлгийн хувьд бол олд амжилт дүүрэн жил байлаа л да. Бөөр шилжүүлэн суулгах, хилэг шилжүүлэн суулгах, чүмэг шилжүүлэн суулгах. За тэгээд бас одоо тий чихний дунгийн суулгаац үе шилжүүлэн суулгах гэл. Тэгэхээр ийм эмнэлгүүл яг үнэндээ бол бас их цөөх юм билээ л да. Ялангуяа Аз твтэй бол. Тэгэхээр өөрсдөө эмч нарын чадварт та хэрвээ дүн тавих гэвэл ямар дүн тавих вэ? Тэгээ саяны хэлсэн технологиудын төвшөнд бол манай эмнэлгийн эмчнүүд бол яг 100% холбоол явж байгаа. Олон улсын төвшөнд. Тэгээ олон улсын төвшөнд. За гэтэл одоо яг энд нэг баримт байна. Өнгөрсөн жил танай эмнэлэгт 15 хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн байна. Гадаадад 93 хагалгаа. Өөрөөр хэлбэл харьцангуй өндөр төлбөртэй одоо хил ус мэдэхгүй тийм гадны орчинд. Тэр хүмүүс хүссэндээ өнөөдөр гадаад яваагүй. Мөнгө нь ихтсэндээ өнөөдөр солонгосыг юм уу энтгийг зориагүй байх л та. Нийгмийн захиалга байгаад байтал ягаад ийм цөөхөн үнд хийсэн юм бол? Тэгээ энэ бол манай системийн бас тулгымцсан асуудал та. Бид нар өнөөдөр төсвийн байгууллагын дүрм журмаар ажиллаж байгаа учраас бид нар тухайн жилд 15 хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийнэ гэж төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөгөөр л ажиллаж байгаа болохоос биш 17 юм уу 20-ыг хийх тийм бололцоо бол байхгүй болчихж байгаа. Тийм учраас нөгөө хүмүүс бол гадагшаага одоо эмчилгээнд явахаас өөр аргагүй байдалд орж байгаа. Хэрвээ манай үзэгчид санаж байгаа бол цагийн урд мэдээллийн хөтөлбөрөөр яг энэ бөөрийн дутагдлалд орсон хүмүүс цус цэвэршүүлэх диализийн аппарат маш их шаардлагатай байна гэдэг мэдээлэл гарч ирсэн л да. Гэтэл танай эмнэлэгт одоо 4 шинэ аппарат байгаа юм байна. Яг энэ 4 шинэ аппаратаа ажилд оруулж чадахгүй юм байна. Тэгээ бас л энэ бид нар улсын 1-р төв эмнэлгүүл нийтдээ 165 хүнд одоо бөөрийн дутагдaltaй 165 хүнд цус цэвэршүүлэх эмчилгээ хийх төсөвтэй. Жилдээ нэг 19,800 удаагийн сеанс эмчилгээ хийх төсөвтэй. Түүнээс илүү гарсан эмчилгээ хийх гэхээр төсөв мөнгөний хязгаарлалтаас хамаарат урвалжууд нь
мөн эмнэлгийн хэрэгслүүд нь хөрөлцдөг учраас энэ шинэ аппаратыг одоо шууд заалгаад ажилд оруулах болцоо бол одоохондоо алга. Ер нь бол шинэ аппаратыг хуучин аппаратны одоо доголдсон үед нь бол ашиглах талаар бол ажиллаж байгаа л да. Эрүүл мэнд бол хүний хувьд хамгийн үнэтэй капитал. За би мөнгөө төлөё. Яг энэ одоо тий хаалгаанд чи орё гэд хүмүүс ойчрлоо дугаарлаа зогсож яадаг. Төлбөрөө төлж байгаа тохиолдолд тухайн өвчтөг авах боломж байхгүй юу? Тий, яагаад гэвэл бид нар чинь өнөөдөр төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулиар явж байгаа учраас илүү гарсан одоо эмнэлгийн тоног төхөөрөмж юм эмнэлгийн хэрэгслийг худалдаж авч болдоггүй. Нөгөө талаар тэр хүндээ зориулагдах ёстой. Тэр хэмжээгээр л бид нар зарцуулах ёстой гэдэг учраас тэр төлбөр мөнгөний асуудал бол тусдаа асуудал яригддаг л да. Өөрөөр хэлбэл төсвийн тухай хуулийг зөрчсөн гэдэл хариуцлагын асуудал яригдах нь шүү. Хариуцлагаас гадна тэр чинь хууль бол хууль шүү дээ. Одоо чинь 100 ширхгийг хэрэглэх ёстой бол би 115-аас илүү хэрэглэж болохгүй шүү дээ. Ягаад гэвэл 10% юм уу 20% нь тааруулсан нэмэлт худалдаа авалт хийж болно. Хэрвээ төс нь хүрж ивэл хүрэхгүй байвал чадахгүй болчихж байгаа байхгүй. Тэгвэл байдал энэ хэвээрээ үргэлжлээл ах уу? Монголчууд гадна явж илгээ солиулдаг, бөөрөө шилжүүлэн суулгадаг. Үүний тулд гарцсан юу вэ? Тэгэхээр манай сая хэлсэн өндөр технологиудын төвшөнд бол манай эмчнэр бол Монгол хүмүүст зүтгэл гадаадын иргэдэд ч гэсэн эмчилгээ үйлчилгээ онцлогоо үзүүлэх болцоо нээгдсэн байдаг. Тэгтэл тэрэн дээр бид нар өнөөдрийн төсвийн байгууллагын энэ удирдлага санхүүжилтийн хуулиар бүх ийм манай эмнэлгийн ч биш бусад эмнэлгүүдэд ч гэсэн энэ проблем асуудлууд тулгамдаад төсвийн байгууллага учраас тэр хэмжээндээ л ажиллахгүй болдоггүй. Энэ нь бол нэлээд одоо тулгамдсан асуудал болоод байгаа. Энийг л одоо өөрчлөх юм бол манай эмнэлгийн одоо энэ систем үйлчилгээний цар хүрээ бол нэмэгдэнэ л дээ. Бимтэр чимчээ миний сүүлчийн асуулт нэг зүйлийг бас асуухгүй болохгүй нэ. Миний эргэн тойронд байгаа одоо таньдаг хүмүүсийн маань яг ойрын жишээнээс энтгэх жишээлбэл хилэг шилжүүлэн суулгах хаалгаанд орсон хүмүүс ерөнхийдөө нэг их удалгүй л нас урчаад ах юм. Тэгэхээр эх орондоо эмчлүүлэх Монгол эмчнэраараа эмчлүүлэхийн давуу тал юу гэдэг юм бол яагаад ингэж энэ хаалгаанууд амжилтгүй болсон юм бол та энэ дээр ямар тайлбар? Ер нь бол хагалгаа бол стандарт шүү дээ. Одоо Солонгосч бай, Энтгэгч бай, Монголч бай хагалгааны стандарт бол ижлэх. Ганцхан тэр хагалгааны дараах болон өмнөх эмчилгээний менежмент гэдэг бол хувь хүний онцлогч хамаарна, тухайн хүмүүсүүдийн одоо гайдлайн удирдамжаас ч хамаарж идэг. Тэгээ хитрхи өртөг хямдхан гэдгээс болоод нэг вирусын эсрэг эмчилгээ эднүүдийг орхигдуулах эсвэл хитрхи хямдхан эм хэрэглэх ч юм уу те. Энэ зүйлүүдээс эсвэл эмчилгээний хяналтын уялдаа холбоо алдагдсанаас ч юм олон зүйлээс хамаарч энэ золгүй байлдууд үүсчиж болох юм л да. Гэтэ бид нар бол сүүлийн одоо жилүүдэд бол энэ энтхийг болон Солонгосын энэ эмнэлгүүтэй бас тусгайлан гэрээ хийгээд тэнд хийгдсэн хүмүүсүүдийн хяналтыг Монгол эмчнэр хамтарч хийх тал дээр бол ажиллаж байгаа. Тэгэхээр та нар бол яг ингээд өвчтнүүдийн дунд одоо өдөр тутам ажилладаг хүмүүс за энэ хагалгаыг Монголдо хийлгмээр байна бид нар гатгшаа явмааргүй байна гэд яг энэ санал хүсэлтийг дээш нь бодлого тодорхойлдог газартаа тавихаар юу гэсэн хариулт өгөх юм бэ? Ямар нэгэн байдлаар хуулийн төсөөлж байдаг юм уу? Боловсруулж байгаа зүйл байгаа юу? Танд мэдээлэл үү? Гэхдээ одоо бол төр засгаас бол анхаарч байгаа шүү дээ. Бидний одоо тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт дээр бол засгийн газраас 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд тэгээд сургалтаа бол манай эмнэлэг өөрөө гадаад хамтын ажиллагаатай эмнэлгүүтэйгээ гэрээ хийгээд тэг хүмүүсүүд он жилдээ бол нэг 3-4 удаагийн давтан сургалтуудыг хийгээд ингээд ер нь бол атайхан ажиллаж байгаа. Гол нь энэ нийтийн энэ том системийн доголдлыг л хурдан засах юм бол энэ бид нар энэ хөрсөн төвшнгөө илүү амжилттай улам бүтээмжтэйгээр ашиглах болцоо нэгдэх. За баярлалаа. Цагийн үрд мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвэрээ эмнэлэг улсын төсвийн байгууллага байсаар ах уу гэдэг сэдвээр улсын клиникийн 1-р эмнэлгийн дарга Бямт Орчтой ярилцлаа. Шүүгчийн сонгон шалгаруулалтын системийг Америкийн улсын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сангийн засаглал ил тод байдлыг дэмжих төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн байна. Шалгалтын бүх програм хангамжийг интерактив компани боловсруулснаар шүүгчдийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа хөндлөнгийн ямарч оролцоогүй болж шалгалтанд зарцуулдаг төсөв хэмнэгдсэн байна. Өнгөрсөн жил зарим нэг хүмүүсийн буруутай үйлдэлээс болоод нийтэд хүрэх баяр наадмын урилга зурагт самбарт ардын хувьсгалын гэдгийг хассан тохиолдол гарсан байна. Ардын хувьсгалын гол дамжилтыг үгүйсгэж түүх бүлрүүлж болзошгүй байна гэсэн улсын хурал дэх Монгол Ардын намын бүлгийн дарга Бямт цогтын ирүүлсэн албан бичигт тийм алдаа дахин давтагдахгүй гэсэн хариултыг баяр наадмыг зохион байгуулах хорон дарга Шадар сайд Тэрбэж давг өглөө.
Монгол Улсын шинжилгээ ухааны академи, бүгд найрамдах Казахстан улсын Түрэг академийн хооронд хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр үсгэлээ. Санамж бичгийн хүрээнд дорн дахны судлал, алтай судлал, Түрэг судлал, Монгол судлалын салбарт харилцан ашигтай хамтран ажиллах юм байна. Дараагийн мэдээлэл үргэе. Хөрш орноо бид сонгодгүй. Хил залгаа бүгд найрамдах Хятад улс Оросын холбооны улстай харилцан ашигтай найрсаг харилцаатай байх нь Монгол улсын гадаад бодлогын гол зарчим. Хэн хинтэн үр ашигтай хамтын ажиллагаа хоёр улсын улс төр нийгэм эдийн засгийн байдалд эерэг үр дүн авчирдаг гэдгийг ахмад дипломатчууд хэлж байна. Тэд өнөөгийн Монгол улс хөрш орнуудтайгаа хэрхэн харилцаж байгаад дүгнэлтөгч цаашид юунд анхаарах шаардлага талаар зөвлөлөө. Монгол улсын гадаад бодлогыг тодорхойлоход улсын хурал Монгол улсын ерөнхийлөгч чухал үүрэгтэй оролцдог. Тэд Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын дагуу мөнхийн хоёр хөршийн аль алинтай нь харилцан ашигтай ажиллах чухал үүрэг хүлээсэн. Гэтэл урд хөршөө муулж хоёр орны харилцаанд сэв суулгах нөхцөл байдлыг хууль тогтоох эрх мэдэл бүхий албан тушаалтан гаргах ёсгүй гэдгийг ахмад дипломатууд хэлж байна. Бид Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тулгуурлан хоёр хөршийн найрсаг харилцаанд анхаарах ёстой гэдгийг онцоллоо. Ердөө хоёр хөрштэйгээ харилцах бодлого маань. Тэр бодлого бол хоёр хөрштэй бүх талын хамтын ажиллагааг харилцсан ашигтай хөгжүүлэх ийм бодлого. За тэр зураг нь яаж харагдах ёстой зэрэг энэ хоёртой энэ тэнцүү харьцаж байгаа зураг харагдах ёстой. Улс төрийн түвшинд Монгол улс гадаад бодлогоо оновчтой тодорхойлж байр суурийг хангалттай илэрхийлж байна. Гэхдээ гадаад бодлогын амин сүнс болсон эдийн засгийн харилцаанд анхаарах шаардлага тулгарч байгааг эрдэмтэн судлаач онцоллоо. Үүний нэг жишээ бол Монгол улсын экспортын 2.7%-ийг Оросын холбооны улс, 92.6%-ийг бүгд найрамдах Хятад ард улс эзэлж байгааг хэллээ. Олон талаас нь бодсон судалгааны үндсэн дээр үндэснийхэн язгуур эрх ашигыг бодолцсон. Энэ юмыг л бид нэр авч энд тулгуурлаж байж бусад оронтой их нухацтай юм тэм нэлээд үр ашигтай гэрээ хилцэлүүдийг хийж юмаар шүү дээ. Монгол улс мөнхийн хоёр хөршөөс гадна 3 дахь хөрш гэж тодорхойлсон Америкийн нэгдсэн улс, Япон, Европын холбоо, энэтхэг Турк зэрэг улстай сайн харилцаатай байх нь эдийн засгийн өсөлтөнд төдийгүй дэлхийн тавцанд Монгол улсын эерэг дүр төрхийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс эдгээр улстай хэрхэн харилцах тал дээр илүү нухацтай анхаарах ёстой гэж хэлж байна. Үжил баримтал нь юу юм? 3 дахь хөрш гэж чухам юу хэлж байгаа юм? Тэн дотор юу орох ёстой юм? Ямар хүрээг хамрах ёстой юм? Ямар улсууд орох ёстой юм? Гэт харманг асуудал байгаа байхгүй наа. Дэрвэл Монгол улс өнөөдрийн байдлаар 173 оронтой дипломат харилцаатай байна. Эдгээр улсад өөрсдийн эерэг дүр төрхийг тодтогхон илэрхийлэх, бид юугаараа онцлогтой улс вэ гэдгийг харуулах боломж бололцоо хангалттай бүрдсэн. Үүний тулд нэг цонхоор харах нь чухал гэдгийг ахмад дипломатууд хэлж байсан юм. Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлагдсны 20 жилийн ойн эрдэм шинжилгээний бахварлаас мэдээллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд нь түшиглэн сэргээн засах хандлагыг бүр 1978 онд анх санаачилж байжээ. Гэтэл манай улс эдгээр иргэдийг нийгэмшүүлэх тал дээр ихээхэн хойрох хандаж ирсэн байна. 25-аас дээш ажилласаатай байгууллага нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах үүрэг хүлээсэн байдаг ч энэ нь амьдралд хэрэгжих нь ховор байдгийн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлж тэднийг ажилдаа орлоготой болгоход манай улсад 91 оноос эхлэн хэрэгжиж ирсэн Италийн төрийн бус АИФА байгууллагын санхүүжилт тусламж дэмжлэг бодит үр дүнгөө өгч ирсэн байна. Зэйн төслийн үр дүнг хэлэлцэх үндэсний зөвлөгөөн өнөөдөр боллоо. Тогтвортой яг нэг чиглэлээр нэг үйл ажиллагаа явуулж байгаа ийм байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн салбарт ерөөсөө байдаггүй. Хэсэг үйл ажиллагаа явуулж байгаа алга болчиход байдаг. Энэ байгууллага ингээд тогтвортой үйл ажиллагаа явуулаад нэг чиглэлээр ингээд явуулж байгаа бол ихээр биднүүд баяртай байдаг. Анх удаа өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болоод хэвтэж байхдаа анх удаа эднийхээс гаргасан тэр гарын авлага номыг үзэж уншиж хөгжлийн бэрхшээл гэж ийм байдгийм байна. Би ийм болчихж байгаа юм байна энэ гэж өөрөө тухай бодож эргцүүлж илээ. 2006 төсөл хамрагдаад 2013 он төсөл хамрагдаад ингээд байн хамтран ажиллаж байгаа. Өөртөө туслах бүлэг байгуулад ажиллаа явнаад гэж чинь хамт олонд сэргээн сахдаг чинь болж байгаа тийм.
Гадны төрийн бас байгууллагын санхүүжилтээр өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийг тооцвол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үлдэстэй төсөл хөтөлбөр тэр бүр хэрэгжиж чадахгүй байгаа гэдгийг тэд хэлж байна. Сэргээн засах үйлчлэгээ бол ер нь муу явж байгаа да. Тий. Энэ бол одоо нэг хамт олон түшигтэн сэргээн засах энэ хандлагыг л бий болгочихвол хүн болгонд ойлгуулчих юм бол одоо тэгээд хүн болгон мэддэг болчихвол энийг одоо энэ сэргээн засах гэдэг чинь өөрөө аяанда хэрэгжээд явж байгаа. Ерөнхийдөө бол нэг 70-80% хэрэгжихэд л одоо ер нь бидний хүсэл зорилгот нийцэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг ажилд авахгүй байгаа нь яагаад гэвэл сэтгэлгээг бид нар хандлагыг өөрчлөх хэрэгтэй байна. Нийгмийн хандлага. Тэр хүмүүсийг ойлгохгүй ялгарлан хандлага бол маш их байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг хамт олон түшиглэн сэргээн засах гэдэг хандлага маань ер нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагууд биш. Энд болохоор бусад байгууллага салбар хоорондын уялдаа маш чухал юм а гэдгээр эрүүл мэндийн яамнаас энэ жилийн хувьд 14 оны хувьд хамт олон түшиглэн сэргээн засах интегрч дөрөв хөтөлбөрөөр шинжилэн боловсруулахаар ажлын хэсэг байгуулагдаж байна. Хамт олон түшиглэн сэргээн засах хандлага 30 жилийн хугацаанд хувьсан өөрчлөгдөж, эмнэлгийн загвараас хүний эрхэнд суурилсан хамруулан хөгжүүлэх хандлагатай болон өөрчлөгдсөн байна. За ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд байгаа ядуурлыг бууруулах, тэгш боломж олгох, нийгэмшүүлэхэд бодит үр дүнгээ өгч ирснийг дэлхийн бусад орны туршлага харуулж ирсэн байна. Өнөөдөр хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийж, Улсын баяр наадмын хурдан морины уралдааны хуваарийг танилцууллаа. Мөн энэ жил Улсын баяр наадмаар холч морины уралдааныг нэмж зохион байгуулах болсноо мэдгдлээ. Хурдан морины салбар хорооноос наадмын өдрүүдэд хүй долоон худагд үзэж харах юм ихтэй байх талаас нь илүү анхаарч байгааг онцолсон юм аа. Энэ жилийн Улсын баяр наадмын хурдан морины уралдаан уламжил ёсоор 7 сарын 10-нд эхэлж 7 сарын 13-нд Эрлиз морины уралдаанаар өндөрлөнө. Харин 7 дугаар сарын 12-нд Холч морины уралдаан буюу 2 өртөө газар морь уралдуулахар болжээ. Энэ уралдаан нь наадмын содон үзүүлбэр байх болно гэдгийг салбарын хорооныхон хэлж байлаа. Энэ одоо ямар тэмцээн гэхээр ерөөсөө 2 өртөө газар буюу 60 км-ийн километр явж уралддаг юм байна. Тодорхой хугацаа яваад 30 минутын амралт хийдэг ийм уралдаан байдаг юм байна. Юу гэдгийг цагаар нь явуулаад тэгээд одоо тодорхой километр явуулсны дараа яг минутанд намраагаа тэгээ явуул. Холч морины уралдаан зав. Сүүлийн үед хөдөөний айлын уяан дээрээс морь хөтөлж ирээд уралдуулдаг уламжлал алдагдсан. Тариа бэлтгэл хэрэгэлсэн морил Улсын баяр наадамд уралдаг болсон тухай зарим уяачд ярьдаг. Энэ тухай саналаач уяачдын салбар хороонд хүргүүлсэн байна. Гэвч үүнд ямар нэгэн хяналт тавих боломжгүйг уяачдын салбар хорооныхон хэллээ. Өнөөдрийн байдлаар бол яг одоо сэргээсэн шинжилгээ хийх одоо асуудал нь яг Монгол төрийн наадам дээр хийх тул нэлээд хүндрэлтэй байгаа. Тухайн одоо адууг бол уралдаж ирсний дараа эргээд бас тодорхой цаг хугацаа шаардлагатай байдаг. Дээрээс нь бас одоо санхүүгийн бас нэлээд боломжийг шаарддаг. Ер нь Монгол уралдааны нэг онцлог бол хоёр талдаа явдаг тийм. Тэгээ одоо яг уралдахаа явж байгаа тэр агшинд бол уралдааны хувьд адуунуудын хувьд бол хөлс нь гардаг. Инхээр бол ер нь бол одоо сэргээшийн шин чанартай бэлтгэлүүд бол Монгол уралдаанд бол тийм үйлчлэгээ байхгүй гэж бол бас үздэг л дээ. Улсын баяр наадамд уралдах мордыг 7 дугаар сарын 9-өөс бүртгэж эхлэх юм байна. Хамгийн гол нь унаач хүүхэд 7 нас хүрсэн байх ёстой. Хэрвээ энэ шаардлагыг хангахгүй бол морийг нь уралдуулахгүй байхаар болжээ. Энэ хэрэгжих хүчний байгууллагуудаа томоохон халаа сэлгээ хийх болсноо мэдгдлээ. Японоос хойд солонгосын эсрэг авсан хоригоон сулруулж санхүүгийн болон визийн зарим хязгаарлалтаа цуцаллаа. Хятадын өдөртөгч хойд солонгосоос өртөж өмнөд солонгост айлжиж байгаа нь цөмийн зэвсгэр хөөцлөхийг эрс буруушаасан алхам гэж тайлбарлаж байна. Францын экс-эрхлэгч хүндхэн дарамтанд байгаагаа мэдгдлээ. Америкийн Жоржиа мужид хэн хүснэнд хааж хамаагүй буутаа явж болох хууль хэрэгжиж ирлээ. Одоо та бүхэн манай хөтөлбөрийн дараагийн хэсэг болох дэлхийн мэдээ хүлээн авна уу? Украиний ерөнхийлөгч Петр Порошенко хүчний байгууллага томоохон халаа сэлгээ хийхээр шийдвэрлэснээ зарлаад байна. Өчигдөр Дээд Рада дэх фракц бүлгийн удирдагчтай уулзах үеэр энэ тухай тэрээр мэдгдсэн юм. Украиний ерөнхийлөгч Балкан хамгаалахын сайд болон зэвсдэгчний ерөнхий штабын тэргүүний албан тушаалд дэвшигчдийн нэрсийг өнөөдөр Дээд Радаар хэлцүүлэхэн мэдгдсэн юм аа.
За Украиний ерөнхийлөгч Петр Порошенко Батлан амлахын сайдад хурандаа генерал Валерий Гэлицэг, за зэвсэг түвшний ерөнхий штабын тэргүүнд дэслэгч генерал Виктор Муженко нарын нэрийг дэвшүүлж парламентаар батлуулахаар өргөн барьж байгаа юм байна. Үүний зэрэгцээ ерөнхийлөгчийн тамгын газрын хүчний асуудал эрхэлсэн 1-р орлогчоор Юрий Косюкийг томилхоо мэдгдсэн байна. Тэрээр парламентын гишүүдэд хандаж терроризмтэй тэмцэх тусгай ажиллагаа явуулж байгаа өнөөгийн нөхцөл байдал хүчний байгууллагынхныг хүчрхэгжүүлж цогц системтэй шинжилэлт хийхийг шаардаж байгааг тэмдэглэсэн байна. Зүүн нутаг дахь терроризмтэй тэмцэх идэвхтэй ажиллагаа явуулахад цэрэг даачдаас шийдэмгий мэрэгссэн байхыг шаардаж байна. Зэвсэгт хүчний өмнө тулгамдж байгаа гол асуудлууд нь армийн байлдааны чадамжийг нэмэгдүүлэх, материал техникийн боломжоор хангах явдал болоод байна. Тиймээс парламентод Батлан хамгаалахын шин сайд зэвсэгт хүчний ерөнхий штабын шин тэргүүний нэрийг батлуулахаар өргөн барьж байна. Үүний зэрэгцээ ерөнхий прокурорын газраас зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд мөрдөн шалгалт хийх үүрэг өгснийг хэлэх хэрэгтэй баг. Цэргийн эрхтнүүдийн дотроос ноцтой алдаа зөрчил гаргасныг ч тогтоогоод байна. Тиймээс олон генералууд удахгүй халд солих баха. Тэрээр мөн мөрдөстэй авилгачид Украиний ард түмний эсрэг үйлдсэн хэргийнхаа төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстойг ийхүү хатуухан сануулсан байна. За энэ хооронд Украиний цэрэг армийнхан зүүн нутагт тусгай ажиллагаагаа улам идэвхжүүлээд байна. Өчигдрэл гэхэд Луганск хотдох салан тусгаарлагчдын байрлалуудад агаарын цохилт өгсөн байна. Нисдэг тэрэгнээс саясан бөмбөг тусгатын нэгэн сургуулийн ойролцоон үнснийг салан тусгаарлагчид мэдээлж байна. За мөн Украиний цэргүүд металлист суурингийн ойролцоох шалган нэвтрүүлэх зэг рүү хүчтэй галсан тухайч мэдээлж байна. За энэ мэд холбооны ус байгуулахаар тэмцэгчдийн байрлалууд руу 100 гаруй удаагийн дайралт хийсэн мэдээтэй байна. Харин дипломат төвшөнд Украиний хямралыг зохицуулах арга замыг тодорхойлсон тохиролцоонд Орос улбаны улс, Украин, Герман, Францын гадаад хэргийн сайд нарын Берлинд хийсэн уулзалтаар хүрээд байгаа тухай хэвлэлүүд онцлон мэдээлж байна. Францын гадаад хэргийн сайд Лоран Фабиус хэвлэлийнхэн зорилгодоо хүрч чадсан хэмээн уулзалтын үр дүнг тодорхойлон мэдэгджээ. За тухайлбал 4 орны гадаад хэргийн сайд нар эвлэрлийн гэрээ байгуулах нөхцөлийг шуурхай тодорхойлох талаар ярилцаж, за ойрын хугацаанд энэ асуудлыг хилэлцэх бүлэг байгуулж хуралдуулахаар тохиролцсон тухай Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдгдсэн байна. За Орос улбаны улс, Украиний гадаад хэргийн сайд нар мөн энэ 7 хоногт салан тусгаарлагчдын төлөөллийг оролцуулан 3 талд хилцээхээр тохиролцсон байна. Япон улс хойд солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээгээ сулруулж санхүүгийн болоод визийн зарим хязгаарлалтанд цуслахаар шийдвэрлээд байна. Өнөөглөө Японы ерөнхий сайд Шинзо Абе болон сайд нарын танхимын зарим гишүүдийн уулзалт болж өнгөрсөн мягмар гарагт Бээжинд болсон Япон хойд солонгосын засгийн газрын төлөөлөгчдийн хэлэлцээний үр дүнгийн талаар хэлэлцсэн байна. Энэ уулзалтаас хойд солонгосын эсрэг авсан зарим хориг арга хэмжээг цуслахаар шийдвэрлсэн бөгөөд маргаашийн засгийн газрын хуралдаанаас албан ёсны шийдвэр гаргахаар болоод байна. Японы эрх хөрөгчид хойд солонгосын тусгай албадынханд 1970-аас 80-ад оны үед хулгайлагдсан Япон иргэдийн хувь зайг тодруулах, мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулахыг Пхеньяны зүгээс зөвшөөрсний хариуд хориг арга хэмжээг инхүү судлахаар амлаж байгаа. За энэ дагуу хойд солонгосын иргэдэд Японы виз олгохыг хориглож байснаа цуцлахаар төлөвлөж байгаа юм байна. За мөн хойд солонгосын хүмүүнлэгийн зорилгоор ирж байгаа хүлэг онгоцуудыг Японы бомбуудад оруулахыг зөвшөөрөхөөр төлөвлөсөн байна. За эцэст нь Японоос хойд солонгост альва санхүүгийн гүйлгээ шилжүүлэг хийхэд тавьж исэн хоригоо сулруулахар болоод байгаа юм байна. За гэхдээ Токио хойд солонгостой худалдаа хийхийг хатуу хориглосон хэвээр байхаа батлаад цөмийн пуужингийн туршилттай холбоотойгоор олон улсын зүгээс тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг даган мөрдөхөө илэрхийлж байгаа юм. Хэдийгээр хоригоо зөөлөх эцсийн шийдвэрийг Японы сайд нарын танхимын маргаашийн уралдаанаас гаргагч хойд солонгос дахь мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэнд батлагдсны дараагаас л хэрэгжүүлж эхлэх юм байна. Хойд солонгос тулгайлагчсан иргэдийн асуудал нь хоёр орны харилцаанд тээг болж байгаа гол асуудлуудын нэг юм. За хойд солонгос хамгийн анх 2002 онд Японы 13 иргэн хулгайлагдсныг баталж тэдгээрийн 5-д нь их нутагтаа буцах боломжийг олгож ирсэн юм а. Хятадын удирдагч Си Жинпиний өмнөд Солонгос улс дахь 2 өдрийн төрийн айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Айлчлалын үеэр хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаас гадна өмнөдийн хөрш хойд солонгосын асуудлыг ч хилцэх тухай албаны их сурвалжууд мэдээлж байна. Хятадын удирдагч тэргүүн хатагтай нарын онгоц Сөүлийн Сяннам нисэх онгоцны буудалд өнөөгөө газартахад өмнөд солонгосын албаны хүмүүс угтаавсан байна. За өнөөдөр Хятадын удирдагч Си Жинпин болон за өмнөд солонгосын ерөнхийлөгч Пак Гинхэ нарын уулзалт хэлэлцээ болж хамтарсан хэвлэлийн баг хурал хийлгэхээр байгаамаа. Си Жинпин Хятадын төрийн тэргүүний хувьар солонгосын хойгт хийж буй төрийн айлчлалаа өмнөд солонгост хийхээр сонгосныг Пхеньян эсэргүүцэж байгаагаа мэдэгдэхийн амтаар өчигдөр
буужингийн туршилтуудаа хийсэн юм. За хятад хойд солонгосын гол түншин төдийгүй шатгуун хүнсний бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэгч юм. Гэвч хойд солонгосын удирдагчаас төрүүлж өмнөд солонгосын ерөнхийлөгчтэй ийхүү уулзалт хэлэлцээ ихээр сонгосон нь Пхеньян цөмийн зэвсэглэлээр хөөцөл нутгийн байдлыг докторгүйжүүлж байгааг Бээжин буруушааж буй илэрхийлэл төдийгүй за Сөүлдээ дипломат болоод худалдааны харилцаагаа бэхжүүлэхийг чармааж байгаагийнханд баталгаа гэж ажиглагчид энэ үеэр тэмдэглэж байна. Америкийн Жоржийн мужид иргэдэд буу зэвсэгтэй явахыг зөвшөөрсөн хууль хэрэгжиж эхэллээ. Хаа сайгүй зэвсэг гэж иргэдийн дунд нэрлэгдсэн аюулгүй хамгаалтын тухай хууль хэрэгжиж эхэлснээр иргэд олон нийтийн газар буюу баар цэнгэний газар төдийгүй номын сан сөмдөж зэвсэгтэй орохыг зөвшөөрөх болж байгаа юм. Гэвч мужийн хууль тогтоох байгууллагын баталсан энэ хууль иргэдийг хоёр талцуулаад байна. За нэг хэсэг нь аюулгүй байдлаа хамгаалах зорилготой буу зэвсгээ биедээ авч явах боломж бүрдсэнд баяртай байна. Тухайлбал үндсэн хуулиар олгогдсон бас нэг эрхээ эдлэх боломж бүрдэж байна хэмээн дэмжиж байна. Би одоо сүм рүү орохдоо бууга автомашинда эсвэл гэртээ орхих шаардлагагүй болоод байна. Харин нөгөө хэсэг нь энэ хууль батлагдаж хэрэгжих басныг эрс эсэргүүцэж байна. Тухайлбал олон талдартай Афин хотын их сургуулийн номын сангаар үйлчлүүлэгчид энэ хуулийг эрс буруушааж байна. Энэ бол сургалтын газар. Энд тайван амгалан байдаг болохоос биш гал зэвсэгт зориулсан газар биш. Хэн нэг нь буу зэвсэгтээ энд ороод идлээ гэхэд бид энд юу хийж байгаа вүлээ гэж бодох төлөвлөн ямар шаардлага байгаа юм бэ? Их үдсгийн газрын аюултай байгууламжуудын нэгд орсон тул Жорж мужийнхан номын санд зэвсэгтэй орохоор болж байна. Харин яагаад болохгүй гэж гэдгийг энгийнээр тайлбарлагчид цөөнгөө гарч байна. Хэрв номын санд зэвсэгтэй хүн оруулахыг эсэргүүцэж байгаа юм бол оруулахгүй байх бүх шаардлагатай арга хэмжээг тэгвэл авах хэрэгтэй шүү дээ. Тэгж чадахгүй бол өөрийнхөө аюулгүй байдлыг хангах боломжийг надад үлдээх хэрэгтэй. Гэвч эсэргүүцэгчид гал зэвсэг битээ авч явахыг ийхүү хуулиар зөвшөөрснөөр хүч хэрхийлэл гэмт хэрэг буурах биш эсрэгээр өснө гэж болгоомжилж байгаа юм. За ийм хуулийн сураг гараагүй байсан 2001-ээс 2010 оны хооронд л гэхэд тус мужид гал зэвсгийн улмаас амиа алдсан хүний тоо Ирак, Афганистанаас 2 дахин их байсныг American Progress төвийн судалгаа баталдаг юм аа. Үзэгчдээ бид та бүхэнд цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаараар үзүүллээ. Та бүхний маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. Сайхан амраа.